Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайд улсын их хурлын тухай хуулийн дагуу хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаа Баттөмрийн энэ хоёрыг өнөөдөр улсын их хурлд танилцуулж байна. Тэгэхээр олон нийтэд мэдгдснээс хойш 3-7 хоногийн дараагаар өнөөдрийн танилцуулгыг хийж байгаа юм. Баттөмрийн энэ хоёр таныг хууль зүйн дотоод хэргийн сайд болоод шудраг эсийг бодиттой тогтооход томоохон өөрчлөлт хийнэ гэж ард түмэн найдаж харж байгаа. Өнөөдөр Монголын нийгэмд буруу зөвөө үнэн худлаагаа ялгаж мэдхээ байтлаа бие биенээ хардаж сэрддэг болсон. Хамгийн гол нь төр засагтаа итгэх итгэл ерөнхийдөө алдах талдаа байгаа. Монголын ард түмэн ер нь бол хуулийн дагуу байвал сая шудраг болно гэж бодож итгэж ирсэн л дээ. Гэхдээ сүүлийн үед бид нар олон нийтийн хэвлэл мэдээллээр би дарамтанд өртөөд байна, би айдас давтаад байна, би занал хийл дөртөөд байна гэх жишээтэйгээр зарлаж тэгээд ер нь надад туслаач гэдэг үг хэлээрээ үйлдэлээрээ орон даяараа зарлаад ах ийм байдалтай болчлоо. Тэгээд энэ илт худал мэдээллээр олон түмнийг төөрөгдүүлэх, олон түмнийг хямраах явдал бол ер нь хавтгаараад байна. Тэгээд худал хурданч үнэнд гүйцэгдэнэ гэж үг байдаг. Тэгэхээр би таныг хууль зүйн дотоод хэргийн сайд болоод энэ шудраг эсийг бэхжүүлэхийн тулд хуулиа дээдэлж хуулийн өмнө бүгдээрээ адил тэгш хэрэгтэй байхын зарчмыг бодиттой болгохын тулд бүрэн эрхийнхаа хүрээнд энэ салбарын бодлого, үйл ажиллагаанд ямар өөрчлөлт хийнэ гэж бодож төлөвлөж байгаа вэ гэж би танаас асуумаар байна. Шулуухандаа хэлэхэд хуучин жишгээр явах юм бол хуучин жишгээр та ажил хэрэгээ явуулах юм бол үнэн худлыг гүйцэж чадахгүй л дээ. Тэгэхээр энэ хууль зүйн салбарын хүрээнд та шин жишгийг бий болгоорой. Худал үннийг ялгаж өгдөг ийм шин жишгийг бий болгож өгөөрэй гэж би танд хэлмээр байна. Энэ асуудал бол зөвхөн нүүрсний улгаа асуудал биш. Энэ бүх шатанд ужигчаад ялдарчаад байгаа энэ тендер, худалдаа авалт, авилга хайлах бол ашиг сонирхлын зөрчил дээр өнөөдөр цэг тавихгүй бол Монгол улсын ирээдүйн цаашдын хөгжлийн хувьд зяндч үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрчээд байгаа учраас бид ам бие үл хайрлан тэмцэнэ гэж. Энэ бол нэг хүний ч юм уу нэг хэсэг хүний хүсэл зорилгоор биш. Нийт бидний хамтаа хичээл зүтгэлээр хамтаа бүтгэх ёстой. Гэхдээ бид нар бол энийг мөсийг нь зүсэж эргэж боцохгүйгээр айц байхгүй эх орондоо өргөсөнд хангалттай төр артанд өргөсөнд хангалттай өмчөж энэ ажлыг ардах ёстой гэж бодож байгаа. Энэ хэн нэгнийг буруутгах гэж байгаа юм биш. Ийм учраас энэ бол төр дэтгэх ард түмний итгэлээ сэргээх, итгэлцлийг сэргээх, эдийн засгаа сэргээх юм цогц ажил бол ерөөс эндээс л эхлэх юм байл улгаатай тэмцгээс. Энэ баялагын улгаатай тэмцэх ажил зөвхөн энэ 5 толгоогоор хязгаарлаж байгаа юм шээ. Оюу толгой дээр ч гэсэн худалдаа авах ажиллагаа нэ тэрэ болоод энэ бидний ашигт ажиллагаанд нөлөөлөд байгаа ажиллагаан дээр ажиллагаа явуулсан. Бүх стратегийн орд газрууд дээр бид тэмцэл явуул гэж даалгавар өгсөн хуулийн нэртийн байгууллагад ажиллаж байгаа тодорхой нарийн ширийг мэдэхгүй өнөөдөр ихэд 10 гаруй тэрбум төгрөгийн асуудалтай оюу толгойн зарим худалдаа авах ажиллагааны албан тушаалтнууд баригдаж байна. Бүх шатанд хууль очих болон шүү. Энийг төрийн бүх албан хаагчид тендер энэ нүүрс баялагтай холбоотой асуудалтай өнөөдөр цэг тавьж хэрэгж харах ёстой шүү. Шатыг дээрээс нь шүүрдэх ёстой гэдэг шиг энээс бид хизээ зогсохгүй. Ер нь бол энэ нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хүрээнд энэ онд 58 гэмтэрх толгодох асуудлыг шийдвэрлэж энэ 106 хэрэг нээн шалгаж байгаа гэсэн мэдээллийг холбоот хууль хяналтын байгууллагуудаас ирүүлсэн. За ер нь энэ нүүрсний хэрэг гэхчвэл улс төрийн өндөр эрсдэлтэй олон нийтийн дунд шуугиан тарьсан олон асуудлууд яригддаг. Нүүрсний гэрээ үн цэнээс ахуулаад энийг л нэг тийш нь болгоё гэж манай засгийн газар тэмцэж байгаа. Ийм учраас энэ талаар нүүрсийн сонсгол явуулж бас тэр доторх гэдэс дотор асуудлуудыг нь уудалж үзээд бодиттой хэрэг асуудал байна гэж тогтоогоод авилгатай тэмцэх газар шилжүүлээд эрд зориг гаргаад манлайлаад санаачлаад явж ирсэн Баттөмрийн энэ хоёр гишүүнийг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаа.
Өнөөдөр Монгол тулгай байхгүй гэж ярил Баатар гүгшүнэ. Энд та итгэхгүй, ард түмэн итгэж гэнэ үү? Ийм учраас хулгайтай тэмцэх нь өөрөөгөө нэг засагт гэрүүл шиг эсэн толгойгоо ичээ тэнийг харахгүй байна гэж байхгүй байна гэж ярих бол үнэхээр Монголын эмгэнэл болно. Ийм учраас өнөөдөр энийг дасан зогсоох ёстой. Тэмцэх ёстой, нэг талд нь гарах ёстой. Гэхдээ хүн хэлмэгдүүлж болохгүй. Бас ял завшуулж болохгүй. Энэ бол хууль сахиулах, хэрэгжүүлэх ажлын үндсэн зарчим. Өнөөдөр иргэдийн улс төр төрд итгэл буурч бухимдал өсөж байгаагийн гол шалтгаан бол ерөөсөө л энэ дарга нарын энэ авилга хулгай хэвтэрлээ гэдэг л ийм шүүмжил байна шүү дээ. Энэ дээр бид бодиттой арга хэмжээ авч тэмцэхгүй бол ард түмнийхээ итгэлийг олохгүй бол энэ арчлалын хамгийн том дайсан бол өнөөдөр авилгал болчиход байна. Авилгатай тэмцэхээр тэгэхээр дарангуул гэж ярьдаг болсон. Хүн биш хууль засагладаг нийгмийг бий болгоё гэхээр хууль засаглахаар тэний дарангуул гэдэг болсон. Ийм учраас энэ төрийн хууль сахиулах ажил гэдэг бол хэн бугаач гэсэн хуулийн эрхтгш байж шалгуулж нэгүл нэр төрөө цэвэрлж нэгүл энэ асуудлыг мухарлаж явах хэрэгтэй. Энэ нэг баахан шуугаад 22 оны 23 оны нөгөө 22 оны нүүрснийгээд жагсаалыг та бүхэн санаж байгаа. Ард иргэд залуучууд яаж шаардж шагслаа. Энэ олон хэрэгүүд зарлаад байдаг. Цуутай хөхөн хөрөнгө гэдэг шиг шалгаддаг, мухарддаг учраас ард түмэн бухимдаад байна. Ийм учраас энэ хэрэгүүдийг мухарлаж үнэн бол үнэн, худал гэдгийг худлын тогтоож ард иргэдэд мэдээлэх ийм үүрэгтэйгээр хууль зүйн дотоод хэргийн сайд бас томилж байгаа. Гэхдээ хууль зүйн дотоод хэргийн сайд бол улс төрийн үйл буюу хүсэл зориг илэрхийлэгч болохоос биш, хэрэг мөрддөг, шалгадаг, хэргийн мөрдөн байцаалтанд оролцдог, нөлөөлдөг тийм субъект биш. Ерөнхий сайд ч тийм ирэхгүй. Хэрэг уншаад хөөцөлтөд явдаг хүн биш. Ийм учраас энэ 2022 онд иргэдийн шаардлага жагсаалын дагуу улсын хурал нээлттэй сонсгол зохион байгуулж нүүрсний салбарт байгаа хулгай зэлгийг илчлэх, ил тод байдлыг хангах, төрийн хяналтыг сайжруулах анхны том алхмаа хийсэн. Иргэдийн мэд хэрхийг хангасан. Энэ иргэдийн мэд хэрхийг хангасны хүрээнд хууль хяналтын байгууллагуудын ажил хэрэг хөөцөлтгүйгээр шалгагдаад явж ирсэн. Сая 5 толгой компани дээр онцгой дэглэн тогтооход дотоод хяналт шалгалт нь шалгаад эхэлсэн чинь тэр нүүрсний сонсголоор эргэжсэн асуудлууд үнэн хэрэг дээрээ үнэн бодтой юм байна гэдгийг халуут хууль хяналтын байгууллага шилжүүлээ шалгах явцад олон асуудлууд гарч идэрч ирсэн. Энэ бол ард түмний хүсэл зоригоор хийгдсэн ажлаа. Яг энэ хэрэг бас огт яваагүй ш. Нүүрсний хулгайтай тодтолтой хэрэгүүд нь төмөр зам, олборлолт, экспорт, борлуулалт, худалдаа авалттай холбоотой системийн зөрчлүүдийг хамарч байгаа. Хэрэгүүдийн мөрдийн шалгах ажиллагаанаас одоо 124 хэрэг үүсэх шалгаснаас 88 хэрэг шийдвэрлэгдсэн. 20 шүүхээр хилцэгдээгүй байна. 40 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. Энэнхээр нөгөө ард иргэн шаардаад байгаа юм нөгөө томчууд нь нуугдж үлчээд дунд доод шатныхын шалгадаад байна. Дарга гишүүд нь ард нь үлдчихэд байна гэдэг ингээд шүүмжлэгдээд байдаг. Энэ хулгай олон хэлбэрийг илчилж байгаа хэрэг явдал бол үндсэндээ энэтэй холбоотой хууль хяналтын байгууллагууд дээр анхаарсан шалгаж ирсэн эргүүд үр хөврлөөрөө ингээд шалгадаа цааш эслэгдээ явж байна. Ийм системийн шин чанартай авилгын энэ том хэрэгүүд бол бас нэг өдөр илэрчдэггүй. Одоо энэ тэмцэл хууль хяналтын байгууллагуудын ажил үргэлжлээ явж байгаа юм билээ.